Энэ хүрээндээ бас бүгд найрамдах хятад ард улстай бас яригддаг төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын засгийн газрын хоорондын хилцээрийн яригдчихсэн. За энэ хилцээр бас тодорхой энэ ганц мод гашуун Сүхбаатарын хил холболтын асуудлаас болоод зогссон байдаг. Энэ транзит тээврийн хилцээрээр уг нь бол Монгол улсаас гарч байгаа нийт бараа бүтээгдэхүүний буюу хятадын нутаг руу гарч байгаа бараа бүтээгдэхүүний 3.1-тэй тэнцэх хэмжээний бараа материалыг 3 дахь хөрчлөө хятадын төмөр замаар бас хөнгөлөлтөд тээвэрлэж хүргэх тийм квот боломжийг уг нь Монгол улсад олгоно гэдэг ийм зүйл яригддаг байсан. Тэгэхээр бид энэ ганц мод гашуун Сүхбаатарын хилцээрийн явцад бусад бомтуудыг холбохоосоо гадна энэ транзит тээврийн хилцээрийг бас нэг цаашдаа ярьж анхаарах хэрэгтэй юм аа. Энэ транзит тээврийн хилцээрийн ач холбогдлыг бас энэ холбогдохын яамдууд хэлж өгөөч. Тэгээ бид энийг ингээд яваад алдагдсан энэ боломжууд цаашдаа энэ эдийн засгээ дэмжиж экспорт хийх гэж байгаа энэ аж ахуй нэгж байгууллагуудаа бас дэмжиж өгөх талаас нь илүү их анхаармаар байгаа маа. Тэгэхээр уг асуудал дээр хариулж өгөөч. Тэгээд би бас олон гишүүдтэй санал нийлж байгаа. Ялангуяа сая Жудгийн Баярмаа гишүүнтэйгээ бүрэн санал нийлж байна. Тэр алдагдсан боломжийн араас бас явж хариуцлага тооцох ёстой шүү гэдэг дээр бол бүрэн санал нэг байна. Тэгээд